За энэ өдрийн мэд хүргье эрхэм гишүүдтэй. За хүүхний орлогын албан татврын тухай хуульд 1% гэсэн нэг юм тоо орж ирсэн. За энэ хууль одоо ингээд хилцхэн дэмжигдээд ингээд судлагдаад явж байна. Тэгээ миний үндсэн асуулт болохоор яг энэ 1 гэдэг тооны артлын судалгааг асуумаар. За мэдээж ажлын хэсэг дээр бол хууль санаачлагч танилцуулсан байх ёстой. Улсын хурлын гишүүний хувьд хүлээж авсан мэдээлэл дээр ямар ч тийм үндэслэл бол байгаагүй. Ди парламент дээр нээлттэй байгаа. Эдийн засаг сонирхон хардаг манахан бүгдээрээ ороод 1% артлын тооцоолыг хайгаад үзэр. Байхгүй. Яагаад 1.1 биш юм? 2 биш юм? 0.5 биш юм? Ямар ч судалгаа байхгүй. Тэрийн хуулийг болохоор одоо өргөн барьсан гишүүдээс уучлалт хүсэж байгаад нэг зүйлийг хэлье. Батлагдвал өргөн барьсан гишүүдэд сайн. Батлагдахгүй бол бүр сайн гэдэг л хуулийн төслийг харж байгаа. За ингээд шалтгаанаа танилцуулъя л да. За хувийн орлогын албан татврыг л ингээд бууруулчих юм бол авилгал багаснаа гэж сая миний өмнө үг хэлсэн гишүүн бол хэлж гарлаа. Тэг яг шалтгаан шаардлага нь яг юу юм? Эдийн засгийн хүрээлэнгийн 2024 оны татврын ачааллын судалгааг харлаа. Хамгийн өндөр татврын ачаал ярьж байгаа нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хуваараа тооцоотойгоо байна. Яагаад яг энийг нь барьж авахгүйгээр хувийн орлогын албан татвар гэж орж ирэнгүүтээ 1% гээд ямар ч тийм судалгаа авахгүй тоог гаргаж ирээд ингээ өдий хүртэл явж байгаа юм бэ гэдэг дээр одоо ажлын хэсэг дээр хэрвээ танилцуулагдсан бол энэ мэдээллийг асууя. За ингээ шатлалтай болж байгаа. За хувийн орлогын албан татвар тэг хувь зарим нөхцөлд бий болгоно гэдэг бол ойлгож байгаа. Тгийг ойлгож байгаа. Нэгийн арталт яагаад 1.1 биш юм, 2 биш юм, 0.5 биш юм. Судалгаа байхгүйсэн учраас тодруулж сууж байгаа шүү. За ингэнгүүт засгийн газраас нь тэгвэл татврын орлогоос ингээ хөнгөлж байгаа тохиолдолд яг энэ хувийн орлогын албан татвар маань одоо аймаг руугаа очдог, нийслэл рүү очдог, одоо орон нутаг руугаа хуваарлагддаг татвар учраас 2.7 их 80 төгрөг тутах юм байна. Энийг нь улсын төсвөөс хаана их тэгээс гаргаж ирэхээр 5.4 их 80 тутах юм байна гэхэд биднэрт 35 их 80 байгаа шүү дээ. Тэг тооцоонд байсан бод би өнөөдөр ингээ хамаг минутаа энэ дээр залруулахгүй байх байлаа. За ингээ хууль санаачлагчийн үзэл баримтлалыг уншичаа. Ядуурлыг бууруулна гэж. Хувийн орлогын албан татврыг 1% болгосноор ядуурлыг бууруул. Тэгвэл эдийн засагт бий болох мөнгөний нийлүүлэлтээс яаж хамгаалах? Яа ингээ мөнгөний нийлүүлэлт нь ихсээд эхлэхээр одоо инфляц нөсөө явчихна. Тэгэхээр яг ядуурл буурах уу? Энэ оруулж ирж байгаа тоо болгоныхаа ардалт танилцуулга нь байсан бол ингээ хариултуудаа аваад явах хэрэгтэй байлаа л. За ингээ зээлийн хүүн ингээ дагаад өсөөд эхэл. Тэр энд яг ядуурл буурах уу? Тэр энэ хуулийн ажлын хэсэг дээр ямар хариулт бий болвоо? За ингээ үзэл баримтлал дээр нас сүүдрийн эдийн засгийн хумигдана гэж бичсэн ба. Сүүдрийн эдийн засаг бол татврын хувь хэмжээтэй хамааралтай биш институцийн тогтолцооны асуудал гэж харж байна. Тэгээ энэ дээр одоо ажлын хэсэг дээр ямар мэдээлэл танилцуулагдсан энийг нь сонсож тэмдэглэж авч үлдээд эргээд асуулт асууя. За хасварын гайн гишүүн асуулт хариулна. За энэ хууль батлагдвал үндсэндээ манай иргэд маань 792 мянган төгрөг хүртэлх орлого дээр 0% татвар төлнө. За энэ бол одоо иргэн бүрт хамааралтай. За 0% шаталтай холбоотойгоор нийт бол 840 тэрбум төгрөгийн хөнгөлөлт буюу 840 тэрбум дээр одоо төсвийн орлого буурнаа. За тэр хэмжээгээр бол одоо орон нутгийн татаас 8 зүрхгүй гэсэн ямарсан татаас асуудал яригдана. За дараагийн шат нь бол 792 мянгаас 2 сая төгрөг хүртэлх орлого дээр 1% татвар төлнө. Та одоо 3 саяын цалинтай байна уу, 5 саяын цалинтай байна уу? Эхний 2 сая төгрөг дээр 1% л татвар төлнө гэсэн. За ингэснээр нийт одоо цалин авж байгаа иргэдийн 55% нь одоо энэ хөнгөлөлтөнд бараг одоо 1% татврын хөнгөлөлтөд байна гэсэн. 1% татвартай болно гэсэн. За төсөв дээр ирэх ачааллыг бууруулах зорилгоор бид нар шаталтай буюу үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа. Нэгэсэндээ 792 мянга дээр 0% татвар бид нар 2027 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ. За 1% шаталтай холбоотой тэр заалтыг 2028 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ. Ингэснээрээ бид нар үе шаттайгаар за энэ хоорондоо бид нар эдийн засгт хэлэх асуудлуудаа ярих хэрэгтэй.
За бусад одоо шийдэх асуудлыг хамтдаа шийдэл явна гэсэн. За ингээ нийтдээ бол яг энэ хуу хүний орлогын хамтартай холбоотойгоор 1.8 их найдварны хөнгөлт татврын хөнгөлт бид нар иргэдээ одоо өгнө гэсэн. За яалчгүй гэхдээ бид нар бол энэ татврын тогтолцоон дотроо хэд хэдэн асуудал байдаг. За бид нар бол яг бага дунд орлоготой иргэдэд хамгаалах тэр 0% буюу одоо бага хувийн татвар авдаг шатлалын хувийн орлогын дотор хийгээгүйс бол өнөөдөр иргэд маань татврын энэ ачаал, татврын дарамтаас гарч чадахгүй байгаа зээлээс зээлийн хооронд амьдэрдэг гэсэн асуудал энэтэй холбоотой. Тэр бол үнэ. Тийм учраас энэ асуудал энэ шатуулж орж ирж байгаамаа. За бодын уян гишүүн тодруулъя. За тэгээд бол ажлын хэсэг дээр за 1% гэдэг ингээд хилцүүлэх хэсгийг дэмжигдэх үеэр би өөрөө байгаагүй. Ажлын хэсэг дээр яг 1%, 1-ийн тооны ардлын шалтгаан тэр эдийн засгийн тэр мэдрэмжийн шинжилгээ яагаад 1.1 биш, 2 биш, 0.5 биш юм бэ гэдгийг танилцуулагдаад ажлын хэсэг дээр яригдж хагаад энэ тоон өөрчлөгдөх болов уу гэтэл 1% дээр ямар интервал тавих вэ гэдэг тэрэл дууссан юм шиг сонсогдоод байна. Тэгээд ажлын хэсэг дээр байгаагүй хүний хувьд яг энэ 1 гэдэг тооны ардлын эдийн засгийн үр дагаврын энэ шинжилгээ, энэ бүх тооцоолол нь үзэл баримтлал дээр бол байгаагүй. Танилцуулагдсан уу? Үгүй юу? Яагаад 1% дээр нь интервал дээр нь ярьсаар байгаад дуусчваа? Бас яагаад аж ахуйн нэгжийн орлогын албан татвар биш, хувийн орлогын татварыг авч хүнсэн юм болоо? Энэ бүх мэдээлэл нь ажлын хэсэг дээр танилцуулагдав. Энэ дээр нэмэлт хариулт авъя. За ажлын хэсгийн ахлагч Хасуурин Гаавыг хариулъя. За хувийн орлогын татрыг засгийн газраас одоо 0-оос 792 мянган төгрөгийн орлого дээр 0%-аар хуулийн төслийг өргөн барьсан. За баярмаа нарын 32 гишүүн 1% шатлалтай 1% татвартай хуулийн төслийг бас мөн өргөн барьсан. За хоёр төслийг хоёулынгийн улсын их хурал санал хураалтаараа хэлцэг дэмжсэн. За одоо улсын их хурал өөрөө энэ хоёр хуулийг нь хэлцээ гэж шийдсэн. За одоо их хурлын даргын захирамжаа энэ хоёр хуулийг нэгтгэх шаардлага бол үүссэн. Тэгээ тийм учраас нэгтгэхдээ бид нар засгийн газрын 0-оос тэр 792 гэдгийг нь бол хэмээрүүлдээгээд за баярмаа гишүүний бид нар төсвийн орлого болон эдийн засгийн үзүүлэх сөрөг болон эерэг үр дагаврыг харж байгаад 2 сая төгрөг гэдэг шатал дээр тохироод бид нар дараагийн шатлын 792-оос 2 сая гэдэг дээр 1% шаталтай байхаар оруулж өгсөн. Тэгээ энэ хоёр хууль санаачлагчаас хоёулангаас нь зөвшөөрөл. За нэмж хариулъя. За тэгээд энэ хоёр хууль санаачлагчаас хоёулангаас нь зөвшөөрөл авч байж тэр агуулга дотор нэгтгэж явд. Тэгээд эдийн засгийн үзүүлэхэд сөрөг болон эерэг үр дүнгийн талаарх мэдээллүүдийн би танд өгч болно. Гэхдээ ерөнхийдөө бол энэ өнөөдрийн бидний концепцээр хувийн орлогын дотор, аж ахуйн нэгжийн орлогын дотор нөөтийн хуулийг баталснаар эдийн засгт бол 0.3% эдийн засгийн өсөлт авчирна гэсэн ийм эффект тооцоо гарсан байгаа. За болдын уян гишүүн тодруулъя. Тэ, 1 гэдэг тооны ардлыг асууад байгаа шүү дээ. Сайн санаа. Ажлын хэсэг дээр энэ саналыг хуулийн төсөл боловсрсон хүмүүс нь яагаад 1%, яагаад 2 биш юм, яагаад 0.5 биш юм, яагаад 1 гэсэн тоог өглөө бос чирэнгүүтээ санаал оруулж ирсэн байдлаар оруулж ирж хуулийн төсөл бичигдэж байгаа юм бэ гэдг нь танилцуулагдаагүй гэж ойлголоо. Эсвэл танилцуулагдсан юм уу? Энэ дээрээ л хариулт аваад яг хэрвээ танилцуулагдсан бол ямар учраас 1-ийн тоог сонгосон юм? Тэрэн дээрээ хариулт авъя. За Хасуурин Гаавыг гишүүн хариулъя. За саяны асуултуудыг хууль хилцэхгүй юу гэдэг хилцүүлгийн шатанд асуух хэрэгтэйсэн баха. Ягаад 1% тэ? Тэгээд тэр санал хураалтаар их хурлын шийдсэн юм дээр би одоо тэр болохгүй гэж ярьж болохгүй. Тэгээд хоёр хувь санаагчлагч хоёулантай зөвшөлдсөж байж саяны үр дүн эдийн засгийн үзүүлэх нөлөөл
За төсөвд үзүүлэх нөлөөллүүдийг харгалзан үзэж энэ шатлалыг орсон байгаа. Үзэл хууль өргөн баригдахад хуулийн хамт бүх тооцоолол хамт өргөн баригддаг. Одоо бид тэр тооцоолын танд уншаад ямар суужилттай биш та. Дэ парламент дээр байгаа тэр тооцоонууд нь харчаад тэр шаардлагатай хариултууд авчвал сайн байна. Тэгээ ажлын хэсгээс бол одоо хувь санаачдын хүрээнд эдийн засаг үзүүлэх нөлөө, за хичнээн хүнд нөлөөлөх юм, ямар байдлаар эдийн засаг нөлөөлөх юм, татаас буюу одоо төсөвт ямар нөлөөлөл үзүүлэх юм, тэр тоонууд харж байгаа л бид нар нэгтгэж явдаг шүү дээ энэ бол. За